За ажлын хэсгийн дүгнэлтэнд би энэ бол ажлын хэсгийн манай гишүүд орж ажилласан төлөөлөгч нар манай Мөнхбаатар, Хулан, Мандуул, Дөлгөөн, Батзөрг төлөөлөгч нарын одоо бид нийлээд одоо энэ асуудлыг сая танилцуулсан дүгнэлт ийм байдлаар танилцуулж байгаа. За зөвхөн хувийн зүгээс би хэдэн зүйлийг хэлмээр байна. За энд байгаа төлөөлөгч нар бид бүгдээрээ нэг талаасаа иргэдийн төлөөлөл, нөгөө талаасаа одоо бас байгууллага удирдах байгаа хүмүүс учраас аливаа асуудлыг хоёр талаас нь харах хэрэгтэй байна. Одоо бид иргэдийн талд гарч бизнес эрхлэгчдийн талд харж юмыг анхаар зогсохгүй болохгүй байна. Нөхцөл байдал хүнд байгааг бид бүгдээрээ мэдж байгаа. Одоо нэг ялангуяа эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа хаасайгүй бид нар мэдж байна. Тэгээд бидний нэг үнэн зүйл бол энэ хүндрэл бэрхшээлийг энэ олон бизнес эрхлэгчдийн ажил аятайхан явж ийж түүнийг дагаж энэ олон иргэд ажил төрөлтэй байж ижил орлоготой байж ижил энэ асуудлыг шийднэ. Өнөөдрийн байдлаар нийслэл маань төрийн худалдан авалтын хэмжээгээр бид одоо бараг 5 орчим их найдын худалдан авалтыг нийслэл хийхээр байгаа. Нэг талаасаа нийслэлийн бүтээн байгуулалтын ажил маш сайн явах хэрэгтэй. Инхийн тулд бид шатанд байгаа хүнд сурталуудаа байхгүй болох хэрэгтэй. Ингэхгүйгээр энэ том бүтээн байгуулалтын ажлууд явахгүй. Нөгөө талаар бизнес эрхлэгчтэй хэдүүлээ илүү нээлттэй, илүү хүн сурталгүй байх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Би одоо энд хэдэн жишээ дурдмаар хүнд байна бизнес эрхлэгчид. Үгээ хэлж гин. Одоо тэнд байгаа уулзсан бизнес эрхлэгчдээс үгээ хэлж гин. 20-30 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд өгдөр барих гээд зөвшөөрлөх хүсгээр өгөхгүй болохгүй гэд. Яаж бид болгоод тэр техникийн нөхцөлийн нэгэнт энэ том үйлдвэр барих гэж байна, ажил хийх гэж байна. Энэ хүмүүст бид боломжоор нь тэр техникийн нөхцөлийг олох ёстой. Тэр дутуу шугам сүлж байгаа бол тэрийг барьж өгөх ёстой байхгүй гүйж. Бид яаж туслах уу гэж гүйх ёстой. Гэтэл зүгээр л нэг хүн болохгүй гэд хэлчихэж байгаа. Нэг жижигхэн замын карма янзлах гэж бүтэн жил хагас хөөцөлдөж байна. Өөрийнхөө газар дээр нэг барилга барихын тулд хүн бүтэн 2 жил хөөцөлдөж байна. Ажил хийчээд ажлынхаа мөнгийг авахын тулд бүтэн 3 сар 2-3 албан тушаалтны араас гуйж хөөж байна. Ийм жишээнүүд зөндөө. Ийм асуудлуудаа л бид засмаар нь эрх зүйн өөрчлөлт гэхээсээ илүү бид харилцаа, хандлага, энэ бизнесүүдэд харах өнцгөө нийслэлийн бүх одоо биеинд байж байгаа бүх ажилтан албан хаагчид даргаанд хэлмээр байна. Өөрчлөх хэрэгтэй. Инхийн тулд хамгийн газар хүний нөөцийн хөгжилдөө анхаарах хэрэгтэй. Бид хууль эрх зүйн шийтгэл гэхээсээ илүү энэ бизнесүүдийг харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй. Дотор нь орж мэдэх хэрэгтэй. Үүний тулд бид энэ дотор нь орж мэдэрдэг ажилтнуудынхаа хандлагыг өөрчилдөг энэ сургалт одоо юу вэ? Энэ системийг хийж нэвтрүүлэх хэрэгтэй. Би зүгээр ийм л зүйлийг хийгээч гэж энэ тэмдэглэл тусгаж байгаа. Үнэхээр л одоо тэр талыг мэдэхгүй бол мэдэхгүй шүү дээ. Манай энэ хэдэн мянган ажилтан албан хаагчид дотор ч янз бүрийн туршлагатай хүмүүс байгаа. Тэгэхээр хэдүүлээ энэ хэдэн бизнес эрхлэгч нар чинь маш зоригтой, зүрхтэй энэ улс орны чинь хөгжлийг, эдийн засгийг одоо авч явахад өөрөө эрсдэлд орон санхүү мөнгөөрөө эрсдэлд оруулан байж юм хийж байгаа гэдгийг л зүгээр зүмөрөө ойлгоод тэгэл дэмжээл ажиллачмаар байгаа. Тэгээ дэмжчих боломжтой юм дээр хэдүүлээ гар татмааргүй байгаамаа л гэдгийг ажлын хэсгийн гишүүд тэнд уулзалт хийсэн бизнесийн төлөөллүүд л хэлж байгаа. Өөр зүйл биднээс бол нэхгүй байгаамаа. Тэгэхээр энийг би энд бүр тусгайлан одоо төлөөлөгч нарт нэг ялангуяа энэ нийслэлийн ажилтан албан хаагчдад албан ёсоор хэлмээр байгаа. Өөр маш олон жишээ би энийг бид нар одоо энэ удаад би одоо энэ ажлын хэсгийн дүгнэлтэнд манай ажлын хэсгийг оруулаг. Өөр маш олон жишээнүүд бий шүү. Тэгээ энэ төлөвлөгөө юмаа гаргаад хэдүүлээ намар ажлын хэсгийнхаа энэ тэмдэглэлийнхаа тайлын юмыг сонсъё. Нийслэлийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын энэ ажлуудад үр дүнтэй болоход энэ ажлууд чинь маш чухал шүү гэдгийг л онцгойлон харуулж хэлмээр байгаамаа. За баярлалаа.